тэр аавын дуусан тэр дуудаад одоо өвтөргээд миний дотор бүр байна. Миний хамгийн одоо уртын дуугаа хамгийн анх эхэлж сонсч би ааваасаа сонссон. Миний аав бол орой болно хөдөлмөр хийж оройдоо ирээд бас жаахан оройдоо бол жаахан 2 хоног арх уучихна. Чөөд одоо дуулна манаст. Тэр үед би 12 3 4-тэйгээс одоо аавын дуу ингээд сонсон. Чөө би уртын дуу гэдэг ийм байдгийн байна. Хамгийн анх ааваасаа уртын дуугийг сурсан. Одоо мэдсэн, ойлгосон уртын дуу гэж манай Монгол хүний уртын дуу ийм сайхан байдгийн байна. Тэгээ миний аав бол суугаад одоо над дуулж өгнө. Тэгээд би ааваасаа бол одоо хэдэн дуу сайхан дуулсан. Тэгээ сүүлд нь одоо урлагийн сургаалд би одоо шалгуулад мөн аавынхаа дуусан чомгон дороотой өрөнгөсөн дуугүй би 72 онд дуулаад урлагийн сургаалын багшд дуулж өгөөч. Тэгээд урлагийн сургаалд орсон. Ингээд бол миний одоо урлагийн зам бол ингээд эхэлсэн. Тэгсээр одоо би энэ аавын баяртан одоо би энэ аавын хочин хоргондоо гэсэн дуугаа одоо бэлэг болгон өргөнөө. Энэ дуу бол одоо бас нэг би бодоод байвал одоо их бас нэг миний нэг төрхөн жорын нэг үжигдлээс гарсан дуу юм аа. Энэ ягаад төрхөн жор гэж би нэг удаа хөөшөрдөн очоод манай ахын үжигслэнгийн ордныг тойрсон. Тэгээд үжигслэнгийн ордонд ороодсэн яг сайхан миний аавын тэр хуучин өмсчихсэн хоргон дээлий ингээд өлгөөстэй байна. Тэгээ би энийг үжээд одоо их сэтгэл болж байгаа. Миний аавын хуучин хоргон дээл. Энэ хоргон дээл бол одоо намайг бүр 12 3-тай байхаас эхлээд миний аав өмсчихсэн дээлийг. Тэгээд би одоо би чи өөрөө тал хүрчгээд одоо аавынхаа хуучин тэр хоргон дээлийг анх удаа ингээд миний ахын үжиглэнгийн ордонд очиж үжээд одоо ингээд би нэг амар их сэтгэл хөдлөж. Ингээд би одоо нэг нас дуучин дуулсан тийм аа. Тэгэхээр энэ нэг аавынхаа дээлийг одоо би нэг дуулъя гэсэн ийм нэг бодол орж. Тэгээ манай одоо хамт сурлагтан урлагийн сургуулийн хамт сурлагтан манай ган төмөр байдаг. Тэгээ би ган төмөрдөө одоо хэлэхгүй юу. Энэ аавын хуучин хоргон дээл гэсэн ийм нэг сайхан ая бичээ. Ган төмөрөө хоёул хандчихад тэгээд би дуулъя. Тэгээд энэ дуугаа би бол онцгой би бичгтэн бол манай ган төмөр манайар ярьсан гэж. Миний ах бол одоо аавын хуучин хоргон дээл гэсэн үгийг миний ах бичсэн. Содорж. Энэ бол их амьдлага бичсэн. Энэ үгийг. Яг тэр үе миний аавын одоо аталж исэн байдал одоо тэр амьдарч ивжсэн зам мөр тэр хүний аас жан одоо ачир хүүхдэн сургаж энэ нэг имийг одоо ингээд их сайхан бодтой дурслаад бичсэн байжгүй миний ах бол сод орж өгдөг. Тэгээд бол одоо миний нэг хүсэл бол одоо миний энэ дуугыг дуусан бол одоо бас нэг жилийн одоо манай өсвөрийн залуучууд манай Монгол чуудаа тийм үү одоо бид бол аав ээж үргэлж сайхан хөндлөж аав ээжийнхээ үгийг сонсч яваарай. Аав ээжээ хөндлөө. Аав ээжийнхээ одоо сайхан үлдээж өгсөн эд хэрэгсэл, эд мөнгө энийг бол бүр сайхан өөрийн одоо өмч чулган хадгалах ёстой. Энэ бол нэг хүнээ аав ээж гэдэг бол аав ээжийн хөрөнгө бол хүнээ нэг насны түүх тийм үү. Иймээс бид аав ээжийнхээ нэг сайхан одоо сургаал аав ээжийнхээ өсгөж хүмүүжүүлсэн ач одоо энийг бол бид мартаж болохгүй гэж одоо ингээд энэ удааны дуугаар дамжаад бол одоо бас би бодож байна одоо манай монголчууд том маань хүүхэд дүүнер маань одоо энэ дуугаар одоо бас арвин сайхан аав ээжийнхээ ачийн нэрэл ажил хөдөлмөрийн тэр өнгөрсөн таны өсгөж хүмүүжүүлсэн тэр энэрл хайр хүн яаж явж ийж аав ээж чинь танаас яаж өсгөж гэсэн бас нэг ийм нэг сайхан сэтгэлгээ оруулно гэж би бодож байна энэ дуугаараа.
펼쳐진다 아비호 진호르근 대교대 악승 보스던 아득한 허르옷 엉거 사랑 아삭히